үндэсний номын баяр болох гэж байгаатай холбогдуулан номын ертөнц хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа. Тэгэхээр энэ удаагийн зочдоор оюут номын дэлгүүрийн захирал Төвшин Жаргал, за 8 номын дэлгүүрийн хамтран үүсгэн байгуулагч Ган Зэргийг урьж оролцуулж байна. Тэгэхээр өглөөний мэнд. Өглөөний мэнд. Яагаад номын дэлгүүр байгуулъя гэж бодсон юм? Уг нь тоо хоёр маань ном эрхлэн гаргагчд байсан шүү дээ. За би яг нөгөө хүн чинь мөрөөдлөө дагаж авсаргаал ингээд дотроо их гой мөрөөдөлтэй бодоо явж ивэл нэг өдөр тэр мөрөөдөл маань биелдэм байна гэж бодсон. Би өөрөө ном унших дуртай. За ном орчуулж хэвлэн гаргаж ирсэн. Тэгээд 10 гаруй жил болсон байна. Тэгээд дээрэс нь кофенд дуртай. Тэгээд номоо уншингаа кофе уугаад нэг ийм гой орчинд нэг юм том цэлгэр цонхтой орчинд номоо очиж сууж их гоё байх таа гэж мөрөөдөд суудаг байсан маань. Нэг л мэдсэн чи биелэлтэй юм байлаа. Гэтэ мэдээж мөрөөдлөө зүгээр мөрөөдөд байгаа гэсэн үг болсон шүү дээ. Гэтэ яг хөө ингээд тодорхой тэр мөрөөдөл тавиад араас нь ингээд баг багаар явж идэл бол юм ер нь болдсон байна л гэж хараад байж байна. Ганцхан. За миний хувьд хоёр найзтайгаа нэг гурлаа 8 номын дэлгүүрийг үүсгэн байгуулсан. Тэгээд нэгт нь болохоор би Aris Publishing гэдэг бас ном одоо publishing төлөвлөн нийтлэлийн компанитай хамт бас нэлээд олон жил ажилласан. Тэгээд бид яг үндсэн ажлынхаа хажуугаар голдуу одоо орчуулгын ном эрхэлж гаргадаг гэсэн баримтат non fiction номууд. Хувь хүний хөгжил тэгэл намтартай бизнес чиглэлийн номууд. Тэгээд ер нь бол хэдэн жилийн бас жилдээ нэгээс хоёр ном орчуулга гаргацдаг ажлын хажуугаар. Тэгээд ингээ анзаараад байхад ер нь ингээ номын салбарт яваад байхад номын одоо салбар маань зах зээл маань өөрөө нэг хэлж юм те. Хэлж юм. Тэгээд ер нь хүмүүсийн худалдаж авах байдал тэгэл ер нь сайн номыг одоо унших хэрэгцээ гэдэг юм. Тийм байнга өсөж хөгжиж ирсэн. Тэгээд хэдэн жилийн турш ингээл ер нь номын зах зээлийг дотроос нэг юм хажуунаас нь ингээл ажиглал дотор нь оролцоол ингээ явж ирсэн. Тэгэл яг одоо нөгөө юу гэх юм одоо ингээл бараг жамаараа гэх юм уу те. Ер нь дараагийн одоо бидний хийх зүйл нь номын дэлгүүр юм шиг санагдал те. Хэвлээ орчуулга байжснаа хэвлээн газар боллоо. За тэгснэ номын. Өөрөөсөө ингээл ном дуртай тэгэл ном гаргадаг те. Тэгэл ном таашаадаг хүмүүс чинь бол мэдээж хэрэг ер нь ихэнх хүмүүс тэгдэг ах гэж бодож байна. Ингээд боломж нь байвал номын дэлгүүр нийчих юмсан гэдэг тийм хүсэл байдаг. Зохиолч нар ч гэсэн одоо дэлхийд алдартай зохиолч нар ч гэсэн өөрсдийнхөө номын дэлгүүрийг нээгээд тэгээд ингээд номын дэлгүүртээ сууж идэг жишээ нь маш олон байдаг. Тэгэхээр тэгэл ер нь нэг дотроо нэг тийм нууцхан одоо юу гэх юм бид нар хүсэлтэй явж ирсэн. Бас бий болгож байна. Тэгсэн чинь болохоор саяхан тэр нөгөө яг одоо байршилт нь үйл хөдлөх хийх тийм одоо түрээслэх боломж гэдэг нь гараад айтайхан байршил цаг үе нөхцөл бүрэлдээд. Тэгэл ер нь яг тэр гарангууд одоо манай акустик захирлаар ажиллаж байгаа Зак гэдэг хамтрагч ер нь нэлээд зориглол ер нь ихлүүлгээл тэгэл одоо нэг бид хоёрт базраа бит хоёрт санал тавиал хамтрах уу яах вэ гэл тэгж ярилцаал ер нь шууд санаас тэгш болоод яг ингээ гой тохироонд бүрдчих шиг боллоо. Мэдээж хэрэг мөрөөдлөө одоо биелүүлэх гээд явж байгаа үнэнтэй. Гэхдээ бас яг одоо цаг үеийн бас эдийн засгийн хувьд бизнесийн хувьд бас нэлээд чангал үед хаараад байна л та тий. Тэгэхээр бас өршөө илүү хичээх хэрэгтэй. Нөгөөтэйгүр одоо хэрэглэгчд маань тийм иймэрхүү одоо номын дэлгүүр бизнесүүд юм аа сайн дэмжих хэрэгтэй үеийн ирчих шиг байна. Яг үнэ. Одоо ингээ хүсэл мөрөөдлөөр явдаг залуучууд эндээс үс ялгараад гараад ирж штэ. Дээрээс нь тэр хойч үеийнхээ залуучуудыг түүжилж штэ. Яг энэ хийж байгаа юмараа байгаа байдлаараа тийм хүсэл мөрөөдлөөр. Тэгэхээр эднэрийг л дэмжиж байвал нөгөө сайхныг дагаад нөгөө бидний хэлээ сайныг дагуул сарныг гэж хэлдэг штэ. Сайн сайхан гэрэл тэгэрнэ гэж үзэж байгаа. Тийм болохоор номын дэлгүүр нээсэн гэдэг бол өөрөө гоё. Хамгийн том одоо баярлах үйл явдлын нэг гэж би үзэж байгаа. За баярлалаа. Би бас нэг анзаарсан юм байна болохоор хүн ингээд ойр тойрондоо бас их юм одоо өөрөө завгүй байгаа одоо хүсэл мөрөөдлийнхөө төлөө те ингээд ажиллаад ингээ хахаар ойр тойрондоо бас юм бүрэн гэгээ цэцруулаад байт юм байна гэж анзаарсан. Тэгээд хажууд нэг идэвхтэй хүн ажиллаад юм ажлаа төрөл нь амжилттай ч амжилтгүй ч ямар ч хэлээс гэсэн тэрний хараас ингээд зүтгээд байхаар ойр орчмонд бас те ингээд би бас юм хийх ёстой. Би бас өөрийнхөө зорьсны төлөө юу хийсэн бэлээ гэж өөртөө одоо юу гэдэг анзаараад тэгээ бас ингээд идэвхтэй болчт юм байна гэж би анзаарсан. Миний одоо анзаарснаас шинэ би яг хүн өөрийнхөө ойр орчмыг ч юм уу эсвэл өөрийнхөө байгаа орчныг л
төвч гэж боддог ч юм уу хэрэгцээтэй юм би надад энэ хэрэгтэй учраас бусад хүмүүст энэ бас хэрэгтэй байгаа гэж бас боддог байж магадгүй те. Миний анзаарснаар болохоор ээжүүд хүүхдээ хараад байж байхдаа чимэхэд жоох стресст орох магадлал бас байдаг те. Ээжүүдэд жишээ нь ихэд хүүхдээ харангаа одоо нэг аятайхан орчинд те тав тухтайгаар бас ном хардаг ч юм уу те эсвэл кофе уусуумаар ч юм уу тийм үе байдаг байхгүй. Тэгэхээр одоо миний сонгосон тэр одоо локейшн гэх юм уу байрлал маань тэгээд тэр яармагт байгаа. Тэр хаваарч бас орон сууцны хорооллууд ихтэй болохоор хүүхдэд дагуулсан залуу ээж нэр их орж ирд юм байл. Миний анзаарснаар тэгэхээр ер нь бол би бол тэр газраа хэцүү газраа зөв юм нийцсэн юм байна гэж бол өөртөө бас жоохон бодоод байгаа. За тэгэхээр нөгөө хэд маань болохоор хотын төв. залуучууд нийлж одоо эдний дэлгүүрийн хувьд бол тий одоо хот чинь тийшээ амар их хэлж байгаа шүү дээ тий маш их барилга баригдаж байгаа шүү дээ ялчгүй хэрэгцээ нь бол үүсэж байгаа тодорхой. Манай хувьд бол яг хажууд одоо дэлгүүр байдгийг бол мэдчихсэн өөрсдөө ч номоо өгдөг байсан. Гэхдээ манай хувьд бол бас арай зүгээр энгийн одоо юу гэх юм уламжлал номын дэлгүүрээс нэлээд ялгаатай дэлгүүр гэж үзэж байгаа. Өөрсдөө ерөөхдөө яг нэг концепт стор гэж ярьдаг яг концепттэй тийм дэлгүүр гэж бид нар одоо ер нь болгоно гэж зориод байгаа. Тэр нь одоо ямар учиртай гэхээр ерөөхдөө одоо нэг тийм уламжлалт одоо тийм модель одоо хэв маягуудыг бол аль болох ашиглахгүй гэж бодож байгаа. Төврүүдтэй багтаагаад манайд 300-аас 400 ном л зарагдах юм. Тэгээд номынхаа өрөлтөд их анхаарал ерөөхдөө ингээд яг манайх ном болгоныг авахгүйгээр одоо нэлээд борлуулалттай гэсэн чанартай гэсэн номуудыг сонгоод 300-аас 400 ном сонгоод тэгээ байршуулж байгаа бүх ном маань ингээд ер нь онцолж чад ингээ харуулах тий өргөх тийм зорилготой. Нэгдүгüүрт нь бол тийм ялгаралтай. Тэгээд тэр хэрээрээ бас одоо орчин тухтай орчин бүрдүүлэх тий. Тэгээд мэдээж хэрэг хямдхан кофе гаргах. Зөндөө олон кофе шопууд байгаа. Гэхдээ одоо номтой тэгээд айгуу тухтай орчин бас үүсгэл бас арай ялгарх. Ямар кофе бэ? Хоёр кофе зарж байгаа. Американо латте гэл американо 3000 гэж бодлож байгаа. За өөр одоо 3 дугаарт нь гэх юм бол ерөнхийдөө бас номтой холбогдож гардаг юм харилцаанууд байна л да. Янз бүрийн одоо юу хийх арга барил техник технологиуд байна. Тэднэр дээрээ бид нар ер нь бас нэлээд шинжилгээд хийн гэж бодож байгаа. Гадаад номнууд дээр бас жоохон төвлөрье гэж бодож байгаа. Төвлөрнө гэдэг нь одоо бас нэлээд ач холбогдол өгөх илүүтэй те бас дэлгүүрдээс ч юм магадгүй. Өөрөөр ягаад тэгэхээр нөгөө байршил маань угаасаа ингээ хотын төвд яг тийм бизнес хамгийн ажил хэрэгч тийм орчинд байгаа учраас бас яг тиймэрхүү хэрэгцээ байгаа. Гадны хэмжээлтэй гэх юм уу те. Офсууд ихтэй учраас яг тийм номууд маань ч гэсэн илүү сонголт нь илүү одоо бизнес ажил хэрэгтэй. Хувь хүний хөгжил гэдэг юм уу. Тэр тал руугаа арай илүү төлөхөө байх баг. Гэхдээ мэдээж хэрэг жанр болгон байгаа. Одоохондоо бол хүүхдийн ном бол тийм их байхгүй байгаа. Өнгөрсөн дугаарын зочид нэг юм яриа ярьсан л та. Юу гэхээр чиний номыг номын дэлгүүртээ тавихгүй шүү. Тэгэнгүүт тавьсан ч ингээд доогуур авчиж хийгээд юм гинэ. Нэг тийм гомдлоод зохиогчдод тэгэхээр байдаг юм байна л да. Тухайн номын дэлгүүр тэр хүн дургугаас болдог. Эсвэл тухайн номыг их борлуулахыг хүсдэггүйтэй холбоотой гэх тийм сонин жишээ байт юм байна. За би болохоор өөрөө бас нөгөө бит хоёр хойлол ном гаргаж ирсэн хүмүүс байна тий. Яг тэрийг бол бас мэддэг л дээ хайтаа ингээд төвшнээ сайхан ном гаргаад тэрийг ингээд таниулаад ч гэсэндээ номын дэлгүүрүүдэд нөгөө хүн ороод гаднаас тий унширч орж ирээд номоо авахтаа бол тэд нэр ингээд яг харж байгаад юмсаал аав тий хүчлэн за эсвэл яг одоо ямар нэгэн байдлаар сошиал медиа гарч идэм юм уу одоо ингээд сайн маркетинг хийгээд өгсөн бол магадгүй ингээд зорж очиод авах бах тий. Тэгэхээр бас ингээд тавигдах өргөдөх юм бол бас чухал байд юм билээ тий. Дөнгө сая бас ярьсанчлан манайх ч гэсэн ялгаахгүй ингээд нүүрүүдээрээ тавьж байгаа. Тэгээд миний өөрөө яг тэр нөгөө тэр зохиолчдыг тий ингээд хүний хөдөлмөрийг тэгээд өнгөдүүлж болохгүй гэдэг үндэс надад бас байна л да. Бас энэ хүндч бас байгаа. Тэгэхээр ялцгүй бүх номыг ингээд манай дээр жишээ нь ихэд орж ирсэн бүх номыг аль болохоор өдөрт мэдээж нэг доороо 3 ном танилцуулж байгаа. Тэгэхээр тэр олон номын чинь болохоор бас яхад хэцүү тий. Гэтэ боломжоор номоо айлахаар өөртөө бид нар уншаад яг өөртөөхөө сэтгэлээр тэрийг
манай пэйж дээр ингээд танилцуулаад тэгэхээр манай одоо аль хэдийн үйлчлүүлэгч болсон хүмүүс шүү дээ. Тэнгүүд яг танаа энэ пэйж дээр тавиад байгаа номыг уншмаар санагдаад байх юм аа гэж хэлж байгаа хүмүүс байдаг. Тэгэхээр нөгөө тэр гоё цаасны дотор одоо чи ингээд гоё нүүртэй хэрнээ агуулга нь муу ч юм уу те орчуулга муутай тэр монголоор маш муухай модон ингээд бичсэн номнууд бас байдаг те. Эсвэл одоо хэвлэлтээсэж болд юм уу доохноо ингээд мөрөөд очдөг ч юм уу те. Тэгэхээр энэ одоо олог тэр гялгар утны цаана зарим тохиолдолд ном байх тохиолдол байна. Тэгээ энэний цаана тэр сайн одоо би 20,000 төгрөгөөр ном авлаа гэхэд яг тэрэндээ хүрэхээр ном байгаа хэсэг нь бас үйлчлүүлэгч уншигчдад бас айгүй эргэлзээтэй тийм. Тэгэхээр ер нь тэрийг ингээд уншиж үзээд бид хэд өөртөө хоороо тэн дээр айгүй тайлбараа хийхээр хүмүүс айгүй хүрдэм байна. Тийм энэ дээр бол манайха бол яг манай ялгарлал жишээлх юм бол яг номын сонголтоо хийхэд хялбар байдал гэдэг нь одоо манай ялгарлал болоод байгаа байхгүй. Одоо ойрхон нэг хол биш одоо энэ төр намын салбарууд байгаа тийм. Энд чинь бол ингээ бүх ном зарагдаж байгаа шүү дээ. Яг ингээ төрөл бүрийн ном олоод ингээ сайн үзэж байгаа даваа гэх юм бол хажуухан ингээ өөр дэлгүүрүүд байгаа. Манад болохоор хүмүүс ирээд одоо ингээл хурдан сонголтоо хийгээл тийм. Илүү одоо сүүлийн үед одоо тренд болж байгаа, илүү борлогдож байгаа, одоо илүү олонний анхаарлыг татж байгаа тийм номнуудыг бид нэр ер нь сонгож тавих одоо бодлоготой байгаа. Тэр утгаараа бол одоо бас ингээд ном өгье гэсэн болгоны мандгүй авч чадахгүй байж магадгүй. Илүү сайн гоё номнууд сонгоод мэдээж хэрэг уншигч хэрэгтэй байх талаас. Одоо жишээлх юм бол юм багхгүй тэр номын сонголт дээр нөгөө манай номыг авахгүй юу гэдэг дээр жишээлх юм бол амар сайн ном. Гэхдээ зүгээр нөгөө олон жил борлогдоод тийм борлуулалт нь хандсан ном гэж байна. Жишээлх юм. Тийм номыг бол жишээлх юм бол сайн ном гэдэг мэдсээр байгаа юм авах сонирхолгүй л багхгүй бид нар. Анх ингээд ном орчуулаад гаргаад авч байхад номын дэлгүүрүүд 30% авдаг тийм амар их ордог. Аюу бага байсан шүү дээ. Ер нь бол тэгж яг боддог 26-аас эхэлсэн шүү дээ бараг л тийм. 15 10 гэж байгаа тийм. За би тэрийг мэдэхгүй мó. Би бол 26 дээр үгүй юм аа гэж. Үгүй биш нөө хов нэр яадаг гэсэн болохоор тэр мамарсаа 26%-аар л хэлжсэнийг санаж байна. Тэнгүүд тухайн үед л одоо зөндөө хөдөлмөрийн өглөө тийм ээ. Тэнгүүд анги хөвлүүлээл нодлыг хийгээл тэнгүүд 29% айгүй өндөр юм шиг санагддаг байлаа. За одоо 30 болсон. За их өндөр байд юм байна даа иш. Тэгээд орчуулаад гаргана тий гэж тэгсэн чинь би одоо ингээ бас номын одоо нөгөө хэвлэж байгаа яг хэвлэлийн компаниуд шүү дээ ингээ принтлж байгаа. Тэр компаниуд ч гэсэн дэггүй ном одоо ингээ хэвлэх чинь тий ашигтай биш бид нар тэгж их ашиг нэмдэггүй шүү дээ. Ер нь бол номын төлөвлөлт л ерөнхийдөө ашигтай байдаг баг гэж ярьж байгаа байхгүй. Тэгэхээр хэвлэгч ашиггүй байд юм байна. За орчуулагч ч юм уу зохиогч бас хэцүү байд юм байна тий. За энэ номын төлөвлөлт л өстэй амар ашигтай байд юм байна гэсэн чинь өөрөө тэр ашигтай талынхаа энэ талдаа гарангууд ч та юу вэ? Юу ч юм. Ямар амар нөгөө юу гэдэг нөгөө тооцоо судалгаагүй гэдгүйсээ ярьсан шиг зүгээр нэг сайхан романтик сэтгэлгээгээр тий ийм гоё орчинд гоё ном тий гоё хүмүүс орж ирнэ. Тэгээд хамаг дуртай юм хийгээл кайфтай байна гэж бодсон чинь би бол одоо энэ одоо бизнес гэж хэлээ те бизнесээ эхлүүлээд 2 зайх ингээд дөнгөж нэгдэд бол нэг 14 он 20 хоног чинь яг ингээд гардаад бүр ингээд 100% ингээд өөрөө эндээ оруулаад би 2 сар болж байна те. За өмнөх нь мэдээж бэлтгэл ажил 9 сараас эхэлсэн. Тэгээд сүүлийн 2 сар гэхэд ч юм бол өглөөнөөс орой хүртэл хөлн дээрээ салгуулж унтлаад ажил хийж байна. Тэгээд одоо чамлахгүй юм бол чамлахгүй. Гэхдээ ер нь бол бас за гэхдээ ер нь хаач хүн одоо ажил хөдөлмөрийг одоо юу гэдэг амархан гэж хэлсэн тий. Тэгэхээр бол аль аль талдаа л идэм билээ шүү гэж л бас хэлмээр. Номын зүгүүдийн захирлуудыг жоохон гэсэн ойлгоорой гэж хэлсэн шүү дээ. Тийм. Яг үнэ одоо яг бид нар бас яг энийг ярилцаал байж байгаа тий. Ер нь бол өөрсдөө ном өгдөг байхдаа ер нь номын дэлгүүрүүд нэлээх аваад энэ даа л гэж боддог байсан. Тэгээ яг өөрсдөө ингээ эрхлээд үзэхээр хийгээд үзэхээр ер нь бол яг зөвхөн номын одоо номын дэлгүүр ажиллуулаад номын шимтгэлээрээ тэр бизнесээ авч явах тул тийм бас амаргүй л байд юм байна. Тийм. Мэдээж хэрэг яг бид нар эхлэхдээ бүр ингээ орд тас хоосоо ороогүй, харахгүй ороогүй тодорхой хэмжээгээр тооцоо судалгаа хийн тий. Гэхдээ нөгөө эдийн засаг маань өөрөө ингээ зүгээр төгрөгийн ханш унаад байгаа гэдэг чинь тиймэрхүү эрсдлүүд байгаа учраас нөгөө таамаглахад хэцүү гэдэг байгаа тэр номын дэлгүүр чи хажуугаар нь бас нөгөө бичиг хэрэг гэдэг юм уу цэцэг кофе зардаг гэдэг тэдэр нь болохоор яг зүгээр байхад сайхан гэдэг утгаараа биш яг бодитоор бизнесээ дэмжиж тэр ашиг орлогот нь тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлэх гэдэг утгаараа юм чухал гэдэг л хэлтэй. Яг 8 дэлгүүр маань ихэд одоо хэд хэмжээ байгаа лээ?
Манайх ч бас нэг 15 14-5 шинэ Яг л номын тийм байна. Харин ингээд зэрэгцээ гараад ирэхээр баярлаад байгаа шүү дээ. Тэгээ хоёулаа гар ингээд ороод үзсэн. Манайх одоо нөгөө нээлтийн 4-р сар нээлтийн урамшуул гэдэг худалдаа авалт болгоно ямар ч гэсэн кофе дадлуулж байгаа. Американо кофе дадлуулж байгаа. Манайх болохоор сая ингээд ярьлаа. Ялцчгүй энэ бизнесийн центрд байгаа номын дэлгүүр бол ажил хэрэгж байгаас өөр аргагүй. Манайх бол ялцчгүй бас ингээд яг нэг оршин суугчдын дунд байгаа тий. Бас эсвэл шинэ суурьшлийн бүсдэр байгаа ч тийм үү. Хүүхдүүдэд зориулсан илүү бас үйл ажиллагаа явуулж байгаа. За хагас амтны сайд бол ерөнхийдөө завгүй байдаг. Хүүхдийн номын булантай байгааг харсан тий. Тэгэхээр ингээд хүүхдүүдэд ном уншиж өгч байгаа. Номын одоо уншихын цагууд байна. Буцаад номоо тэмдэглэж байна. Тэгэхээр нөгөө хүүхдийн номын тэр нөгөө зохиолуудаар уншиж байна. Би хамгийн сүүлд нөгөө Зоримог эмэгтэй гэдэг номын редактороор ажилласан. Тэгээ сүүлийн хэд хэдэн өөр номнуудаар редактороор ажиллаж исэн учраас одоо жишээ нь ихэд үг сонголтын дээр тэ ингээ зүгээр сайхан монголчлоод буулгах чиг юм чи яг тэр гадны үгээр нь ингээ сайхан таг гэсэн юмнууд байдаг. Эсвэл ингээ буруу бичсэн байх тохиолдол байна. Тэ нөгөө журмалсан үг мөнгөнд байхгүй. Тэгэхээр нөгөө хөөрхий хүүхдүүд чинь тэгж модон хэлээр ном уншуулчаад модон хэлээр нь эсвэл алдаатай бичсэн ном ингэж өгчөөд тэгээд одоо дараа нь чи инглээ тэглээ гэж хэлэх ямар ч боломжгүй болчихж байгаа л да. Нэг хүүхдүүдийн хувьд болохоор тэ буруу бичсэн л байл. Тийм тэгэхээр манайх бол илүү бас хүүхдүүд за гэр бүл тийм хүмүүст илүү зориулсан номнууд бол байгаа. Тэгээд бас нөгөө хүүхд байхад мэдээж ээж аав хоёр байгаа тий. Тэгэхээр тэр хүүхдийг зөв боловсон сурч хүмүүжихэд тий одоо ирээдүйд тэр одоо Монгол улсаа хөгжүүлэх мундаг иргэн болоход шинэхэд ээж аав хоёрын оролцоо байгаа тийм үү. Тэгэхээр ээж аав хоёр одоо энэ завгүй ертөнцид энэ стресстэй ертөнцид хоорондоо бас бие олж таниагүй хүмүүс ахаад нэг хүүхдтэй олцдог тий тэгээ хоорондоо маргалдаад байдаг ч юм уу. Тэр талаас нь бас сэтгэл зүйн зөвлөгөө өгөх тийм одоо сэтгэл зүйн төвтэй хамтарч ажиллах гэж байна. Тэгэхээр удахгүй манай дээр шинэхэд хүүхдээ нөгөө зааланд хүүхдүүд ном уншиж байхад ээж аавд зориулсан юм сургалтууд давхар явах юм байна гэж. Яг л түрүү хэлсэнчлэн зөвхөн ингээд номын нөгөө хуваар бизнес бодлогод хэцүүлдэг. Тэгэхээр манайх бол ялтчгүй манай зорилттой зах зээл бол ялтчгүй ээж гэрүүл тий хүүхэд байгаа байхгүй. Тэгэхээр яг тэрэндээ зориулсан тийм үйл ажиллагаанууд хийж байна. Номын сонголтын үед болохоор би бас одоо эсвэл эмэгтэй хүн болохоор ш тэр мөн ингээд номоо өгье гэдээ ороод ирж байгаа. Ямар өөр санагдаад байна шүү дээ. Эрэгтэй эмэгтэй хүмүүс болохоор тий. Тэгэхээр би нөгөө энэ номыг чинь бол ахгүй яа. Тэгэхээр ийм гэж бол хэлэх юм. Тэгэхээр би бол жишээ нь чаддгүй юм билээ. Би чадчихна. Тийм ээ. Би бол ирсэн ном болгоныг авч байгаа. Би ингээд нөгөө арманчгараа ч юм уу энэгүүрээ ингээд яваад үзье тий. Тэгээ бүр болохоо байлбал одоо ямар нэг юм хийх нь шүү дээ. Одоогор бол зүгээр ирсэн номн дээр авч байгаа. Тэгээд уншиж байгаа. Тэгээд ерөөхдөө болж бүтгэхээр тайлбар таниулж байгаа. Гэхдээ ер нь бол манай Монгол одоо ихний сайхан ном гаргаад энэ номын дэлгүүрүүд өргөжж байгаа боловч нөгөө их сайхан монгол хэл манаас алдагдаад байгаа юм аяг байдаг. Тэгээ би энэ тал дээр бол одоо манай номыг уншиж байгаа тэр хүмүүс гэсэн их сайхан монголоор зөв сайхан ярьдаг эмэгтэй байгаа. Тэгэхээр бид энэ тал дээр илүү бас анхаарах хэрэгтэй юм байна. Одоо номын паблишерүүд байд юм уу, тэ редакторуудтай бас хамтарсан юм одоо уулзалт тэ яах хэрэгтэй ингээд үгүй ятгатал миний одоо шүмжилж байгаа үнцэг жишээ нь үн цэн гэдэг ном байна. Үнэ цэнэ гэвчсэн тий. Гэтэл чин тэр чин үнэ цэнэ биш байхгүй тийм үстэй тий. Лам цэнгийн цэн байхгүй. Тэгт чин тэгж үчижэл сайхан ном. Тэгээд тэгэхээр ч хүн тэн дээр цэн гэж ч юм уу, цэнэ гэж ч юм уу тий. Бас айгу асуудалтай болол ийм штэ тийм штэ гэж нөгөө зогсохгүй нөгөө маргаан болчих штэ тий. Зогсохгүй нөгөө маргаан ч болчихдог байхгүй. Тэгэхээр ялтчгүй тэгтэл чин би бас жишээ нь ихэд тэр журмалсан хэл мэлэн дээр бол дамжин сурангаан л толой барих хэрэгтэй гэж боддог. Тэрэн дээр чинь цэн гэл бичсэн тэр сайхан ном байж л шүү дээ. Тэгэхээр аль талдаа ерөөхдөө энэ дээр анхаарах хэрэгтэй. Манайх ч бас нөгөө төрөмс байгууллагын төрөд нэг редактор клуб гэдэг байхгүй 10 хүн бид. Тэгээ бид нэр бас ингээд номнуудаар ажиллана. Тэр чинь бас нэг ажил байхгүй бидний. Төрөмс байгууллага бас л олон төрлийн ажил хийж явж байна шүү дээ. Тэгсэн чинь манай нэг редактор дээр бүр яг болсон юм хэлсэн юм. Амар сайн орчуулгатаа намар редакторлох ороод ирсэн тийм. Яаж нэг ойлгох утгааргүй. Тэнгүүд нь мань хуяас гэж Google Translate дээр тавиад үзсэн чинь ингээ гараад ирсэн гэж байна. Тэгэл ийм ном хүнээр редакторлуулах гэж өгч явах гэжтэй гэдэг тий. Хэрвээ ингэж ажиллах гэж байгаа бол орчуулгын мөнгөний өгдөгөө би ажиллаад өгье тий. Ийм хэмжээний юм болж ирсэн болоо шүү. Тийм тэгэхээр бас яг нэг хүмүүс зарим тохиолдолд номыг жишээ нь тэр чигээр нь бизнес гэж харж байгаа тийм. Яг нэг дүнгийн бит хоёр энэ ярьсан шиг энэ талдынх нь интеллигаа илүү олж ийн гэж боддог шиг тийм. Зүгээр ном гаргахчул мөнгө олох гэж боддог тийм. Хараатай ч хүмүүс маань ном орчуулаад зараад энэ яг баяжаад байна гэл тийм. Дагаал хөгжмөр байна гэж бодоод орчуулгын ном гэснээс одоо нэг нэлээд хэдэн жилийн өмнө магадгүй 10 жилийн өмнө гэх юм уу. Ерөнхийдөө орчуулгын ном
яг одоо тэр Америкт гэдэг юм уу баруунд гарч байгаа сайн номнууд орчуулагдаж гардгүйгээсээ болоод бид нар тийм олон гоё айдиа санаанаас хоцордог байсан. Миний анзаарснаар. За сүүлийн үед ингээд бас жижиг паблишингууд, ер нь паблишингууд олшроод тэгээд ном орчуулгын ном айгүй ихсэж байна ер нь. Тэгээд айгүй ихсгийн хэрээр яг нөгөө сайн санаатай гоё айдиатай номнууд нь гарч байгаа боловч бас нөгөө тоон ихтгээрээ нөгөө чанаргүй бас орчуулга юмуд бас хурд ном гарах болж байна тийм. Тэгээд заримдаа бүр ингээд яг миний англиар нь уншсан айгүй гоё номнуудыг ингээд зүгээр гарчигнаасаа эхлүүлэл ингээд алаад тавьчих байхгүй. Зарим номууд тийм юмнууд чи анзаарэгдэж байна. Тэгээд ер нь одоо эндээс үүдээд нэг сонирхолтой чиг хандлага бас бий болж байх шиг байна. Юу вэ гэхээр юм орчуулгын ном айгүй ихсчихээр одоо монгол хүмүүс өөрсдөө монгол хэлээрээ яг оригинал ном бичих нь айгүй чухал болж ирж байгаа юм шиг санагдаж байгаа. Бид нар Mon ном аппликейшнтэй хамтран ажиллаж байна. За бас шинэ энэ салбарт орж ирж байгаа ийм байгууллага байгаа. Тэгэхээр хэвлэл нийтлэгчдийнхээ хувьд та бүхнээс хамтран ажиллаарай гэж урьж байна. За мэдээж иргэн сайхан ресторанаар үйлчлүүлж өглөөний цай ууж агаарай. Манай төвшин жаргал маань өөрөө Польш хэлнээс орчуулдаг учраас сайн. Энэ баяраар ямар шинэ номтой байх бол гэдгээ бас мэдээлэл авуулаач. За ганцхан удаас ямар номтой байх бол гэдгээ авуулаач. Маш удаан миний хувьд бол гараас гарахад нэлээд хүндрэлтэй байгаа нэг ном байгаа. Далай ламын ном альбас нэр ихтэйгээр орчуулагдж байгаа. Тэгээд 5 сарын 20-наас өмнө тэр номоо гаргацсан байх гэж өөртөө чамлаад уншигчдаа ч бас амлаад тийм амлалтал өгмөр байна. За манай хувьд Amazon-ы намтар Amazon Inbound гэдэг одоо Amazon болон нөгөө Amazon-ы үүсгэн байгуулагч Jeff Bezos-ийн намтар ном гарч байгаа. Номын баяраар амьдчилсан гаргаж байна. Өөр нэг жижигхэн ном байгаа. Манайхаас Still Like an Artist гэдэг номыг санаа авахаас бүү бай гэдэг ном. Бүтээлч хүмүүс зориулсан ном гаргаж ирсэн. Тэрнийхээ бас дараагийн бүтүүдийг нэрхийг авцсан байгаа. Showy Work гэдэг хоёр дахь бүтийн уг нь бол жижигхэн ном. Тэгээ бас амжуулахыг хичээндээ юу болох нь харслаа. Ямар ч хэлсэн хосонгүй. Номын баяр болохоор ер нь бол одоо паблишерүүд, номын дэлгүүрүүд, тэ номын зохиогчид болоод уншигчдын хамгийн хүлээдэг баяр тийм өдөр юмнууд юм байна гэж би бол сүүлийн үед боддог болсон. Одоо эргэн тойрны хүрээнд ч гэсэндээ номын баярт зориулаад зөвхөн мөнгөө цуглуулад тэ очих гээд ингээ бэлддэг тухай ингээд яригдчихлээ. Тэгэхээр энэ бол тэг бас дээрэс нь хүүхдүүдэд дагуулж аваад ингээд ном чи ийм чухал шүү. Энэ олон гой номыг хараач, энэ олон гой зохиолчдыг хараач тэ. Тэгчээс нөгөө хүндрэлж биширдэг бүр ингээ харахаар хажуудны сухаас сүрдмээр хүмүүс ч хүртэл явж идэг болохоор айгу. Миний хувьд бол баяр л гэж үздэг тэ. Манай одоо Улаанбаатар хотын маш нэг гоё одоо нэг ивент тэ үйл ажиллагаасыг соёлын Улаанбаатар хотын маань бас нэг гоё хэсэг гэж боддог. Хавар номертай болдог тий. Тэгээд тэрийгээ бүр ингээд одоо хуулиндоо оруулаад хуульчилсан гэдэг утгаараа бас айгүй номыг дийдэлдэг тийм соёлтой ард түмэн гэдгийг илэрхийлдэг болов. Тэрний илэрхийлэл болсон юм баяр. За тэгээд мэдээж хэрэг номын зах зээл тэлэх одоо цаашлаад тэр хүмүүсийн ард иргэдийн оюун санаанд хэлэхтэй тийм нэг цэг болсон тийм сайхан буянтай үйл ажиллагаа ивент гэж боддог шүү дээ. За тэрийг улам дэлгэрүүлэхэд бас хамтран ажиллаарай. Яг энэ 10 хэдэн жилийн хугацаанд та нар байж, та нартай хамт бий байж, энэ залуучууд байж, энэ уншигчид байж энэ өдрүүд бий болсон байдаг учраас нөгөө ирээдүйн гэрэлтэй ирээдүг ирэхийн төлөө бид нэр авчирхайн төлөө те өнөөдөр хийж байгаа ажил, дээрээс нь хийж байгаа ажлынхаа нөгөө ажлаа чин сэтгэлээсээ те үнэнчээр тэгээд нэг сэтгэлээ зориулсан хийж явж байгаа тэр бүхэн эрхэл ах энэ залуучууд их гоё юм мэдрүүлээд байна. Тэгээд та хоёртаа бас амжилт төсөө шинэ номын дэлгүүрээр нь тэгээд олон зочид бас зочлоо очоорой. Кофег нуугаарай. Номынхон сонголтыг үзээрэй. Нэг өдрийн шигсэн энэ номын дэлгүүрүүдээр аялж хүүхэдтэй бас гоё дурсамжийг үлдээгээрэй. За бас номын баяраар хэдүүл уулзцаая. Тэгээд уусаа гэж за баярлалаа. Энэ гоё нэгтэй өрж оролцуулжтэй номын дэлгүүрээс тэнцэл гомж авсан. Манай хамт олон маш их баярлж байна. Тэгээд мэдээж хэрэг номын одоо баяраа тэсээ яадаг хүлээж байна бид тэ. Тэгээд мэдээж хэрэг бас номын дэлгүүрээ танилцуулаад одоо асраа орондоо миний хувьд ч гэсэндээ бас судалдаа маш их баярлаа. Мөн одоо уншигчдад зориулж хэлэхэд те номын баяраар өдөр баяртайгаар уулзцаая. За баярлалаа. За үндэсний номын баяр зориулсан номын ертөнц хэлэлцүүлэг энэ удаагийн дугаар номын дэлгүүр гэдэг сэдвээр хийглээ. За хүрэлцэн ирсэн хүндэч очиодоо баярлалаа. Нэвтрүүлэг маань Nomad Education ресторанаас хүрлээ. Нэвтрүүлэгтэй хамт Mon application хамтран ажиллаж байна.